Хурлын процессын талаар ярихаас өмнө ерөнхийдөө бол барилга бол нураах ямарч үндэслэл байхгүй зүйл дээр иргэдийн хурл маань бас шийдвэр гаргаж байна. Түүнийг хариуцж орж ирж байгаа одоо мэрэгчлэнүүд ч гэсэн одоо ажлаа хангалттай хийгээгүй гэж үзэж байгаа. За хурл дээр бол иргэнний тухайд оролцож бас яригдж байгаа асуудал дээр эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. За тэгэхэд бол мэдээж яг хөө мэдээж үг хэлэх асуулт асуух зүйлүүдийг олгож исэн боловч яг нөгөө иргэдийгээ биднийг төлөөлөө тэнд сууж байгаа бидний өмнөөс одоо баг тэнд орилж хашгирж юм ярьж мэтгэлцэж хэрэлдэж явах энэ асуудал дээр ярилцаж явах хэвээр иргэдийн төлөөлөгчд маань өөрсдөө бас жоохон дургуутж хандж байгаа надад бол үнэхээр айгүй хэцүү санагдсан. Яг тэгэхээр иргэн нь энд хүслээ хилээд байхад тэрийг дамжуулаад лавшруулж ийм юм биш үгүй тайлбарлаж өгч явах хэвээр байтал бид нар л хилэлцэн иргэд чимээгүй бай гэдгийг иргэдийг нь төлөөлсөн иргэдийн хурлын төлөөлөгчд нь тийм хандлага гаргаж байгаа нь надад бол маш эвгүй санагдсан. Тэгээд яригдж байгаа асуудал байран дээр бол бид нар юмыг ингээд заавал ингээд нэг хоногийн дотор иргэдийн хурлаа заавал хуралдуулаад шийдвэрээ гаргаад нөгөө нэг өстө бушуудуулаа бориндоо басдаг ийм шийдвэрүүдийг гаргах гад хүчлээд ингээд дайраад их энэ чинь түр хойшлуулъя. За энэ хэсгийн тэгвэл түр хойшлуулъя хэдүүлээ ахаад лавшруулъя бас нэг 60 жилийн 65 жилийн настай барилга гэдэг чинь бид нар өнөөдөр маргааш гараад ямар ч архитекторыг 65 жилийн өмнөх барилга баригдахгүй барьж чадахгүй. Бид нар тийм бүтээж чадахгүй учраас ийм олон жилийн түүхтэй барилгыг бүтээгт одоо асуудлыг ярьж байгаа бол ахаад нэг хойшлуулыг бүгдээрээ лавлыг гэдэг ийм уужуу тавиу шийдвэрийг ч ярилцахгүй зүгээр л ингээл хүч түрээл бид нар дэмжин өстой баг та нар яадыг гэсэн ухаантай л ийм л хандлагыг үзүүлж байгаа нь бол эргэн үний тухайд үнэхээр ачиргалтай тийм сонирхол хандлага мэдрэгдлээ надад бол Нэгдүгээр цэцэрлэгийн барилгыг одоо ашиглахгүй олон жил байснаас үүдсэн сөрөг үр дагаврууд бол нэлээдгүй гарч байна гэдгийг зарим хүмүүс маань онцолж байна л да. Тухайлбал одоо иргэн наран туяа. Энэ хүүхдүүд бол сургуулийн хүүхдүүд нэг нэгнийгээ одоо тэнд оруулж одоо дарамталдаг. За тэн дээр бол одоо болж болохгүй гэмт хэрэг зөрчил одоо үүсэх нөхцөл одоо бүрэн бүрдсэн байна гэсэн зүйлийг яриад байгаа. Тэгэхээр үүнийг ашиглахгүй байхын хор урших нь яг энэ мэтлэнгээр гараад байвал бид яах вэ? Тэгээ аймаг орон нутгийн төсөв мөнгө хэрхэн яаж хуваарлах нь бид нар өнөөдөр мэдэхгүй шүү дээ. Яг зөв. Энэ бол тэр иргэн ч гэсэн айгу зөв юм ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг яагаад тийм байдал үүссэн бэхээр бас л нөгөө төрийн буруу. Яагаад тэгэхээр энэ барилгыг цэцэрлэгийн барилгаар ашиглаж болохгүй гэдэг мэргэжлийн үнийн дүгнэлт гарцсан. Гэхдээ энийг бол өөр зүйлээр ашиглаж болох боломжтой нээлттэйгээр үлдээсэн. Тэрийг нь одоо бүр нөгөө нэг лаборатори мэргэжлийн байгууллага нь шийднэ л гэсэн үг. Тэгэхээр тэр цэцэрлэгээр ашиглахгүй болонгууд тэр лабораторийг нь тэр мэргэжлүүдийн авчираад зөвхөн энэ барилга дээр биш олон барилгууд дээр ингээд шинжилгээг нь хийлгээд за энэ үнэхээр болохгүй мэн гэдэг шийдвэрийг аль эрт гаргачих ёстойсэн төр зэсэг ахаад одоо 12 жил бид нэр энэ асуудлыг ярьлаа гэж сууж байгаа хөөх. Тэгвэл өмнө нь тэрийг гаргачих ёстой байсан шүү дээ. Гэтэл одоо ч тэр үндэслэл тэр яг албан ёсны тамхтаад өстой болохгүй шүү гэдэг тийм тамга тэмдэгтэй мэргэжилтний ямар ч тийм үндэслэл байхгүй зүйл дээр л ингээд гараа өргөл. Тэгээ иргэдийн хурл бид нар ингээд ийм шийдвэр гаргах тийм хууль зүйн эрх үндэстэй гэдээ эдгээр өөрсдөө ингээд андуураад явах юм.